Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. За ингээд Шримад Бхагаватмынхаа одоо 3 дахь удаагаа уншдаг юм шия. За ингээд Шримад Бхагаватмын 1-р дуулын 2-р бүлгийн 7-р шүлгээ. За нөсгөл шүлгээ уншнаа. Vasudeva Bhagavati Bhakti Yoga Prayojita Janayati Ashu Vairagyam Gyanam Chayat Ahaitukam. За орчуулгана. Орчуулгана уншнаа. Орчуулгана энэ дээрээс. За Бурхны дээд байдаг бол Шри Кришнад чим ширлэр үйлчлэн зүтгэхийн тусламжтайгаар хүмүүн учир шалтгаангүй эрдэм мэдлэгийг олох бөгөөд энэ ертөнцид татагдах уягдал татаглаасаа ангижирмуй гэж. Ахад уншин. Бурхны байдаг бол Шри Кришнад чим ширлэр үйлчлэн зүтгэхийн тусламжтайгаар хүмүүн учир шалтгаангүй эрдэм мэдлэгийг олох бөгөөд энэ ертөнцид татагдах уягдал татагдлаасаа ангижирнаа гэж. За ойлгомжтой юу? Өөрөөр хэлбэл Бхакти йога гэж байгаа байхгүй. Бхакти йогийн тусламжтайгаар хүн одоо нэг материалын ертөнцид татагддаг тэр уягдал татагдлуудаас бүх тэр уягдал татагдал тэр сонирхол дур сонирхол тэр юмнаас юунтаас ангижирнаа гэсэн байна шүү дээ. За дараагийн 8 дугаар шүлэг. Энэ нэлээд урт юм тайлбартай байгаа шүү. Би тэгээ шууд шүлгүүдээ ингээд орчуул яваад байгаа шүү дээ. Тэгээ ер нь дэлгэрүүлж уншихаар бол бүгдээрээ тайлбаруудаа уншаад дараа юу нөгөөдөө Шримад Бхагаватам уншаад явж болно шүү. За би ингээд шууд нэг хурдан унших үүднээс дууд нь гол шүлгүүдээ ингээд уншаад байгаа. За 8 дугаар шүлэг. Дармах Савнушт хитах пом сам Вишвак сена катхасу ях Нотпата яты ратим Шрама явахи кевалам гэж. За орчуулгана. Хүмүүний өөрийн байр суурьтайгаа тааш нийцсэн бүхий л үйлүүд нь хэрэг түүнд Бурхны бодголын элгээмжийг сонирхлыг үл төрүүлэх аваас тэрхүү үйлүүд нь ямар ч үр ашиггүй хөдөлмөр зүтгэл болох ажгүй гэж. За ахад уншия. Хүмүүний өөрийн байр суурьтайгаа таарч нийцсэн бүхий л үйлүүд нь хэрвээ түүнд Бурхны бодголын элгээмжийг сонирхлыг үл төрүүлэх аваас тэрхүү үйлүүд нь ямар ч үр ашиггүй хөдөлмөр зүтгэл болох ажгүй гэж. Одоо тэгээ энэ шүлгээ утга нь одоо хүн нэг өөрийнхөө байр суурьтайгаа таарч нийцсэн гэдэг маань одоо өөрийн нөгөө варна өөрийн ашрама тий тэрүүнтэйгээ тохирсон үйлүүдийг хийж явахдаа тий Бурхан татагдал буюу тий Бурхны одоо энэ түүх сургаал Бурхны ариун нэрхүү зүйлүүдэд татагдах тийм сонирхлыг төрүүлэхгүй болвол тэр нь ямар ч ашиггүй одоо цаг хугацаагаа барсан тийм ашиггүй үр хөдөлмөрөө гэж хэлсэн байна. Шрама явахи болов ямар ч ашиггүй тэр бол ямар ч ашиггүй цаг хугацаагаа дэмий үрсэн одоо өөрийнхөө хөдөлмөрийг дэмий үрсэн тийм үйл ажиллагаа болно. Тийм учраас хамгийн гол чухал юм бол хүнд одоо ямар ч тэр одоо тэр тухайн хүний хийж байгаа үйл ажиллагаа тэр одоо өөрийнхөө одоо варна өөрийнхөө ашрамд нийцсэн тэр үйл ажиллагаа нь шүү дээ. Эцсийн дүндээ Бурханд чиглээгүүд Бурханд татагдах татгалыг хөгжүүлэхгүй бол дэмий хоосон цагийн гарцаа гэж шүү дээ. Нэг сайн анхаарах хэрэгтэй шүү дээ. Ялангуяа өөр ёслолын одоо яваад цаг хугацаагаа дэмий одоо үрж байгаа хүмүүсийн хувьд бол ийм байна шүү дээ. Дэмий хоосон хэрэг байдгаа гэж бидний хэлсэн үг шинэ ариун ном судруудыг хэлсэн үг байна шүү дээ. За энийг одоо энэ шүлгүүдийг хэн уншиж байгаа вүлээ? Хэн хэлж байгаа вүлээ? Ямар Госвами вүлээ? Суута Госвами мөн үү? Суута Госвами одоо нөгөө ахимэрэгдүүдэд хандаж уншиж байгаа шүү дээ. За 9-р шүлэг. За Дармасяхи Апаваргясya Нартхо Артхайо Пакалпати Нартхасya Дармаи Кантасya Камо Лапхаяхи Смритах гэж. Дахиад унш. Дармасяхи Апаваргясya Нартхо Артхайо Пакалпати
Нартасия дарамаи кантасия камо лапхая хи смритах гэж. За орчуулгана. Дуурын ямар ч өөрт оноогдсон үүргийг биелүүлэхдээ эцсийн ангижралт гэгэрэлт хүрэхээс өөр ямар нэг зориг тавих хэрэггүй. Түүнийг ямар ч тохиолдолд материалын ашиг сонирхлын тулд хийх ёсгүй. Түүнчлэн их мэрэгдүүдийн хэлж буугаар бол тийм дээд үйлчлэл зүтгэлийг хийх чинь материалын ололт амжилтыг өөрийн мэдрэгүүгээ хангахад хизээч ашиглах ёсгүй хэмээсэн гэж. За дахиад уншия. За дурын те ямар ч өөрт оноогдсон үүргийг тэр дармаагаа биелүүлэхтэй те эцсийн ангижралд хүрэхээс өөр ямар нэг зориг бол тавих ёсгүй байдаг гэж. Түүнийг ямар ч тохиолдолд материалын ашиг сонирхлын тулд хийх ёсгүй. Одоо тийм юм хийчихэд одоо энэ бурхандаг юм хийчихэд дараа нь тийм олчондоо ч гэсэн тийм ашиг сонирхол сэтэл бол байх ёсгүй гэж дахин хэлээд байна тийм. Түүнчлэн их мэрэгдүүдийн хэлж буугаар бол тийм дээд үйлчлэл зүтгэлийг хийх чинь материалын ололт амжилтыг өөрийн мэдрэгүүгээ хангахад хизээж ашиглах ёсгүй хэмээсэн гэж байна. За ямар нэгэн тийм ар харьсан, тийм ашиг хонжоо бодсон тийм үйл ажиллагаа байх ёсгүй гэсэн санаа байна мөн үү? За 10 дугаар шүлэг. Камасya Nindriya Pritir Labho Jiveta Yavata Jivasya Tatva Jigyasa Nartho Yash Jiha Karma хийх гэж. За орчуулгана. Хүмүүний хүсэл нь мэдрэхүүнүүдэд хангахад чиглэгдэх ёсгүй. Ердөө эрүүл амьдрахыг хүсэх хэрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл өөрийгөө ханган тэтгэх тал дээр анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүний үүрэг зориг бол туйлын үнний тухай асуулт тавихад оршноо. Үүнээс өөр юу ч түүний үйл хэргийн зориг байх ёсгүй гэж. Дахиад уншээ. Хүмүүний хүсэл нь мэдрэхүүнүүдэд хангахад чиглэгдэх ёсгүй. Ердөө эрүүл амьдралыг хүсэх хэрэгтэй ба өөрөөр хэлбэл өөрийгөө ханган тэтгэх тал дээр анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүний үүрэг зориг бол туйлын үнний тухай асуулт тавихад оршноо. Үүнээс өөр юу ч түүний үйл хэргийн зориг байх ёсгүй гэж. Ойлгомжтой тий? Ерөөсөө мэдрэхүүгээ хангахын тулд амьдрах ёсгүй. Тэгээд ер нь ганц хүсэх юм бол эрүүл байх хэрэгтэй. Эрүүл амьдрах хэрэгтэй тий. За хоол унд тэгээд эрүүл байх ийм энгийн шаардлагууд бол байх ёстой. Тэрнээс өөр бол зориг байх ёсгүй. Хамгийн гол зориг бол туйлын үнний тухай асуулт тавихад оршноо гэж хэлсэн байна. За 11-р шүлгээ. 11 нь Ватанти татва видас татвам яч гьянам адваям брахмайти праматмити бхагаванити шабдяти алдартай шүлэг байна да. Ватанти татва видас татвам яч гьянам адваям брахмайти праматмити бхагаванити шабдяти гэж. За орчуулгана. Туйлын үнийг таних ухаарсан эрдэмт мэрэгэн трансценденталистууд нь энэхүү хоёр тмол бус субстанцийг брахман, парматма, Бхагаван хэмээн нэрийдмөе гэж. Дахиад уншия. Туйлын үнийг таньж ухаарсан эрдэнэт мэрэгэн трансценденталистууд нь энэхүү хоёр тмол бус субстанцийг брахман, парматма, Бхагаван хэмээн нэрийдмөе гэж. За энэ хоёр тмол бус субстанц гэж юу хэлж байна гэхээр те Бурхны дээд байдгалыг хэлж байна. Хоёр тмол бус ямар нэгэн хоёр тмол юм байхгүй. Одоо бид нар бол хоёр тмол шин чанартай шүү дээ. Яаж юм гэхээр одоо мөнх юм шиг юу мөнх биш дээ. Тэгсэн мөртлөө мөнх сүнстэй тий. Ингээ хоёр тмол. Гэтэл бурхан бол яаж яах нэхэр ерөөсөө бүх юм нэгдмэл байх нь шүү дээ. Хоёр тмол биш. Одоо бурханы дээр сүнс, бурханы бие хоёр нэгдмэл нэг. Бурханы ариун дээр бас нэгдмэл нэг. Бурханы шин чанар нэгдмэл нэг. Бурхан бүх юмтайгаа эзэл тэнцүү оршдог. Тийм учраас нэгдмэл нэг мөн чанартай. Тэгэхээр нэгдмэл нэг шин чанартай тэр субстанцийг тий. Субстанцийг юу гэж хэлж байна? Хүмүүс одоо бясалгагч явагч нар янз янзаар хэлдэг. Зарим нь болохоор брахман гэдэг, зарим нь парматма гэдэг, зарим нь бхагаван гэдэг гэж. За, нэг бол ойлгож байгаа те. Брахман гэдэг нь бол бурханы одоо мөнхийн гэрэл туяа. Парматма гэдэг нь одоо явагч нарын зорилго тэр амьд байдгал болгоны зүрхэнд оршдог дээд сүнс. Бхагаван гэдэг бол бурханы одоо бүх тэр 6 гол чанарууд шингэсэн бурханы дээд байдгалаа.
Үнэн үү? За 12 дугаар шүлэг. Тач чрат датхана мунаю гяна вайрягя юхтая. Бешанти атманы чатманам бхактия шрута грихитая гэж. Тач чрат датхана мунаю гяна вайрягя юхтая. Бешанти атманы чатманам бхактия шрута грихитая гэж. Арчуулгана. Нухацтай орлоготой шав хүн эсвэл эрдэм мэдлэг болон огоорлоор зэвсгэлсэн мэрэгэн хүн Веданта шрутигээс сонслончлон түүнд чимширлээр үйлчлэн зүтгэж энэхүү туйлын үннийг танин ухамсарлаа гэж. За ахаад унш. Нухацтай орлоготой шав хүн эсвэл эрдэм мэдлэг болон огоорлоор зэвсгэлсэн мэрэгэн хүн тэ Веданта шрутигээс сонслончлон түүнд чимширлээр үйлчлэн зүтгэж энэхүү туйлын үннийг таньж ухамсарладаг. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр эхэлж байгаа хүнч байлаа гэсэн. Эсвэл тэр одоо гяна вайряг би одоо мэдлэгтэй вайряг би огооролтой тэр одоо тэр ариун гэргэн тэр мэрэгдүүд аль аль нь тэр бхакти йогоор хичээлээд аль аль нь мөн үү эхэлж байгаа нэг нь байна уу эсвэл дээд түвшинд хүрсэн нэг нь байна уу аль аль нь одоо бхакти йогоор хичээлээд туйлын үнийг таньж ухамсарлах боломжтой гэж хэлсэн байна. Ийм боломж хэн бүхэнд олгогдсон шүү гэж хэлсэн байна. За 13 дугаар шүлэг. Атах пумпхэр дивича шриштха варнашрама випха гаша сонуш тхитасya дармасya самситгэр хари тошонам гэж. За ахаад уншия. Атах пумпхэр дивича шриштха варнашрама випха гаша сонуш тхитасya дармасya самситгэр хари тошонам гэж. За орчуулгана. Ийм учраас хоёр дахь төрөгчдийн шилдэг нь минь. Өөрийн анги давхраг амьдралын хэм маягтай харгалцсан оноогдсон үүргүүдийг хийж гүйцэтгснээр дээд төгс төгөлдөрт хурж болдог хэмээн үздэг. Учир нь энэ нь Бурхны бодголын тааллыг хангадгаас тэр үлээ гэж. Дахиад уншия. Ийм учраас хоёр дахь төрөгчдийн шилдэг нь минь тийм үү. Өөрийн анги давхраг амьдралын хэм маягтай харгалцсан оноогдсон үүргүүдийг хийж гүйцэтгснээр дээд төгс төгөлдөрт хурж болдог хэмээн үздэг. Учир нь энэ нь Бурхны бодголын тааллыг хангадгаас тэр үлээ. За энэ бас нэг чухал шүлэг байна. Юу гэсэн үг вэ? Хоёр дахь төрөгчдийн шилдэг нь гэж. Одоо өөрөөр хэлбэл хоёр дахь төрөгч гэдэг маань одоо номын багшаас одоо дикшэ сахилаа авсан Брахманы уяа авсан одоо ариун гэгээ мэдлэгийн гэрэлд те хоёр дахь төрсөн номын одоо мэдлэгийн одоо гэрэлд хоёр дахь төрсөн тим бодголуудыг хэлдэг. Випра гэдэг, дивижаач гэдэг. Тэр мэрэгдүүдээс одоо хамгийн шилдэгүүд минь гэж хэлж шít. Шилдэг минь гэж шít. Тэгээд энэ шүлгийн утга нь юу гэж юм хэрэг хүн одоо өөрт оноогдсон анги те варна те аашрам буюу одоо амьдралын хэм маягтай харгалцсан тэр үйлдэлүүдээ ингээд хийгээд байх юм бол Бурхны дээд бодголын тааллыг хангадаг одоо амьдралын дээд төгс төгөлдөр хүрдэгэ гэж хэлсэн байна. Өөрийнхөө оноогц үүргийг маш сайн хийгээд байх юм бол тэгээд ер нь амьдралын дээд төгс төгөлдөрж хурж болно. Гэхдээ энэ бол тийм жоохон удаан айжин процесс. Гэхдээ хурж болдгоо гэж. За 14. Тасмат икена манаса Бхагаван сатутам батихи шротавьяк киртитавьяшча тхияк пужяшча нитьята гэж. Дахиад уншия. Тасмат икена манаса Бхагаван сатутам батих шротавьяк киртитавьяшча диях пужяшча нитьята. За орчуулгана. Ийм учраас бүхий л анхаарлаа төвлөрүүлээд байнгад чимшрүүлтнүүдийнхээ хамгаалагч болсон Бурхны бодголын тухай хөөрнөлийг сонсох, түүнийг магтан алдаршуулах, түүнийг дурсан санах, түүнд мөргөх хэрэгтэй гэж. За бидний хийж байгаа юм байна шүү дээ, тийм. Ийм учраас бүхий л анхаарлаа төвлөрүүлээд маш хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүл сонсох нь анхаарлаа төвлөрүүлж ярих нь тийм. Анхаарлаа төвлөрүүлээд байнгад чимшрүүлтнүүдийнхээ хамгаалагч болдог тийм. Бурхны бодголын тухай хөөрнөлийг сонсох, түүнийг магтан алдаршуулах, түүнийг дурсан санах, түүнд мөргөх хэрэгтэй гэж. Энэ хамгийн чухал зүйл байна. Ингэснээр яах вэ? Бид
мөнхрөө тэр одоо өгдөг төрдөг ертөнцөөс одоо ингээ холдоод тэр мөнх гэдэг явхуу руу бид нар улам ойртноо. Энэ л одоо хамгийн чухал юм. Энэ бол Амрита аршаан, мөнхийн аршаан. Энэ бурхны тухай одоо энэ дээд бурхны тухай энэ одоо сургаал айл дурууд, бурхны тэр 6 наадмууд энэ бол мөнхийн зүйл. Тэгээд тэр нөгөө нэг утга нь бол Амрита буюу мөнхийн аршаан. Энийг бид ингээд огтмол ингээ уугаад огтмол хэрэглээд байх юм бол мөнхөд улам ойртноо, мөнхийн ахуйд ойртноо, бурхны тэр ахуйд ойртно. Бидний тэр ад жаргалыг мэдрэх боломжтой болно гэж. Тэгснээр бид нар одоо энэ сансрын хүрдийг ингэж гэтлэн туулах боломжтой болж байна гэсэн үг. За 15 дугаар шүлэг. Яат анутхясина юктах карма грантхи нипандханам чинданти ковитас тасья конаш курят катха ратим. Яат анутхясина юктах карма грантхи нипандханам чинданти ковитас тасья кона курят катха ратим гэж орчуулгана. Оюун ухаанлаг хүмүүсийн бурхны бодголыг дурсан санахуйн кармын орооцолдсон зангилааг тас жавчих хурц ээлд мэт билээ гэж. Ийм учраас түүний айлдвар илгээмжийг үл тоох хэн нэгэн байж болно гэж үү. За ахаад унш. Маш гоё шүлэг байгаа. Оюун ухаант хүмүүсийн бурхны бодголыг дурсан санах нь те кармын одоо үр дагавар үүлийнтэй орооцолдсон тэр зангилааг тас чавчих хурц ээлд билээ гэж байгаа. Ийм учраас түүний айлдвар илгээмжийг үл тоох хэн нэгэн байж болно гэж юу гэж штэ. Одоо Ширмал Бхагаватны уншиж байгаа гол зорилго нь энэ шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар одоо үүлийн өрийн гинжин ингээ бүгдээр ингээ орооцолдсонд яваад байгаа тийм үү. Тэгээ үүлийн өрийн гинжиг яаж таслан зогсоох вэ гэхээр бурхны энэ айлдвар сургаалыг сонсох юм бол одоо оюунлаг хүмүүс л сонсдог гинэ. Бурхны айлдвар сургаалыг ингээ сонсох юм бол тэр сургаалыг сонсноороо бид нар үүлийн өрийн тэр орооцолдсон тэр гинжин хэлхээ зангилааг тас чавчнаа гэж юм. Мөн үү? Ийм тас тавьчих юм хийж штэ бүгдээрээ гайхалтай байгааз. Тийм учраас түүний айлдвар үлгээмжийг үл тоох хэн нэгэн байх боломжтой гэж юу гэж. За сүүлийн шүлэг 16 дугаар шүлэг. Шүшрүшөх шрадатханасья васудева катха ручих сямахат севая випрах пуня тиртха нишиванат гэж. Дахиад биш. Шүшрүшөх шрадха данасья васудева катха ручих сямахат севая випрах пуня тиртха нишиванат. За орчуулгана. Хоёр дахь төрөгч мэрэгдүүд минь ээ. Бүхий л өө дутагдлаас ангид чин бишрэлтэнд үйлчлэн зүтгэх нь асар их ач тустай үйл билээ. Үүний ачаар хүмүүн Васудевагийн илгээмжийг сонсох дугур сонирхлыг олж авч чаддгаа гэж маш чухал нууц юм хэлж шүү. Хоёр дахь төрөгч мэрэгдүүд минь ээ. Бүхий л өө дутагдлаас ангид чин бишрэлтэнд үйлчлэн зүтгэх нь мөн үү асар ач тустай үйл билээ. Үүний ачаар хүмүүн Васудевагийн илгээмжийг сонсох дур сонирхлыг өөртөө олж чаднаа гэж. Ингэж шүү дээ. Васудева катха ручи гэж. Ручи гэж бид нар мэднэ шүү дээ. Амт гэсэн үг тийм. Васудева катха гэдэг нь Кришнагийн одоо юу? Васудевагийн тухай катха буюу хүүрнэлийг сонсох амт олноо. Хэзээ яаж олох вэ гэхээр ся махат сева випрах буюу одоо махат сева буюу одоо агуу тэр ангижирсан сүнснүүд ариун номын багш нарын тэгээд үйлчлэн зүтгэснээр тэр одоо бурхны энэ сургаал номыг сонсох амт орж ирдэг олдог гинэ. Мөн ахаад уншаад тийш. Хоёр дахь төрөгч мэрэгдүүд минь ээ. Бүхий л өө дутагдлаас ангид чин бишрэлтэнд үйлчлэн зүтгэх нь асар их ач тустай үйл билээ. Үүний ачаар хүмүүн Васудевагийн илгээмжийг сонсох дур сонирхлыг өөртөө олж авч чаднаа гэж хэлсэн байна. Тэгэхээр юу хоёр төрлийн Бхагават байдаг гэж та бүхэн сонсч мэдж байгаа тийм үү? Нэг нь ном Бхагавата. Одоо энэ Шримад Бхагавата. Нөгөөх нь одоо тэр Махат Севага саянд гарсан тийм. Махатма юу тэр одоо нөгөө өөрийгөө таньж ухаарсан тэр сүнснүүд. Энэ хоёрт үйлчлэн зүтгэснээр хүн одоо тэр дээд төгс төлөвлөлт хүрдэг гэж. Тэгэхээр бид нар одоо энэ
юуг одоо энэ дээр бол яг бодгол одоо тэр одоо чим бишрэлтэнд үйлчлэн үтгснээр бол тэр татагдлыг олж авна гэж. Тэгэхээр бид нар энд одоо бид нар юу хийж байгаа нөхөр бид нар бол энэ багот Ширмат баготод үйлчилж байгаа байхгүй сонсож байна гэдэг маань бид нар бол Ширмат баготод үйлчилж байгаа. Тэгэхээр бид нар энэ махат севаг хийж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ Ширмат баготод ингээд бид ингээд сонсоод бид нөгөөх нь одоо уншаад ингээд байж гинэ гэдэг маань энэ Ширмат баготод бид нар үйлчилж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд энийг ингээд тогтмол хийгээд байх юм бол бид нар Бурхны дээд бодголын тэр илгээмжид атагдах тэр дур сонирхлыг өөрсдөө хөгжүүлж чадах нэ. Ийм гайхалтай байх нэ. Тогтмол хийгээд байх хамгийн гол нь. За юм байна. За тэгээ өнөөдрийнхөө ингээд Ширмат Баготмын одоо өөсөвгөө буран гэдэг Амала буран гэдэг Ширмат Баготмынхаа ээлжтэй уншдгаа өндөрлөё. Одоо өөр асуулт энэ төр байвал хариулж болж байна. Асуулт байх бол ингээд өндөрлөё. За бүгдээрээ цаг гаргаад Ширмат Баготмоос сонсон бүх чимшрэлтэнгүүдтэй баярлалаа. Өдөртөө амжилт хүсье. Хари Кришна.